Тэр хоёр байгууллага нь Монгол Солонгосын бизнес хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хоёр улсын хуулийн дагуу байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хамтран ажиллах олон санал санаачлаг гаргаж байжээ. Солонгост болсон эдийн засгийн уулзалтаар цаашдаа хэрхэн хамтран ажиллах, аль салбарт харилцан хөрөнгө оруулах зэрэг нарийн асуудлыг хэлэлцсэн байна. Өнөөдөр Солонгос Монголын бизнес форум байгуулагдсны 5 жилийн энэ жил энэ форум шинжлэгдэж илүү их ажлыг хийх, илүү их зүйлийг бүтээхээр энэ олон цаг хүмүүс сурлан суралцсанд маш их баяртай байна. Түүний хажуугаар Монгол Солонгосын ард түмний сэтгэлийн гүнд байгаа олон жилийн ах дус харилцсан бие биенийг хүндэлдэг, харилцсан бие биендээ илүү ойр дотносыг ханддаг Солонгос Монголын ард түмний тэр хөх толботой төрсэн энэ бүх зүйл бол бидэнд илүү давуу болцоо боломжийг бас олгож байна гэдгийг тодруулж хэлмээр байна. Солонгост болсон уулзалтын үед хөндөгдсөн гол санаа нь цаашдаа талууд шинэ технологи, санхүү эдийн засаг, оюуны өмч, бизнесийн боломжийн талаарх мэдээллийг солилцох, мөн аж үйлдвэрийн үндсэн салбар дахь хууль эрх зүйн орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хамтрах нь зөв гэдэг дээр санал нэгджээ. Ер нь Солонгост ажиллаж амьдарч байсан монголчууд нутаг уцгаалсан үүнийг түшиглэн бизнесийн олон боломжийг хэрэгжүүлж болохыг чуучирсан байна. Иргэжил бид Монгол Солонгосын хооронд одоо энэ орчин цагт дипломат харилцаа тогтоосны 25 жилийн аг тэмдэглэнэ. Өнөөдөр одоо ажил амьдралаа залгуулж одоо мэргэжил эзэмшсэн чадварлаг Монгол залуучууд өнөөдөр Солонгосоос эх орн руугаа буцаж эх орныхаа тэр их эдийн засгийн их бүтээн байгуулалтанд гар бие оролцох ийм урсгал бол өнөөдөр эрчимтэй явж байна. Жилдээ мянгаараа одоо Монгол руугаа буцаж байна Монгол залуучууд. Монгол улсын томоохон төслийн олон салбарт хэрэгжүүлэх бодлого барьж байна. Зам тээвэр, барилга, эрчим хүч, хүнд үйлдвэр гэх мэт салбарт Солонгосын туршлага тоног төхөөрөмж чухал хэрэгцээтэй. Үүний тулд хоёр улсын бизнес форум хамтран ажиллаж үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байгаа юм а. Монгол улсаас сүүлийн үед эдийн засгийн өсөлт эрс нэмэгдэж 10-аас дээш одоо хоёр оронтой тоогоор эдийн засаг маань жилээс жилд одоо өсч хөгжиж байгаа. За Монгол улсад уул уурхайн салбар одоо байгалийн баялгаа ашиглаж их хэмжээний одоо томоохон төслүүдийг хөгжүүлж олон ордуудыг ашиглалтанд оруулж тэр хэмжээгээр бас эдийн засгийн одоо орлоготой, санхүүгийн чадвартай болж байгаа. Монгол улсын уул уурхаас олсон их орлогоороо улс орныхоо хөгжлийн одоо үн төсөөр болсон олон том төслүүдүүд, мега төслүүдийг өнөөдөр дэд үтсийн томоохон төслүүдийг эрчимтэй хурдан хугацаанд богино хугацаанд хөгжүүлэх юм зайлшгүй шаардлагатай болж байгаа. Монгол улсын хөгжлийн одоо үн төсөөр болсон энэ том төслүүдийг дэд үтсийн төслүүдийг хөгжүүлэхэд Солонгосын одоо энэ олон жилийн технологи, бизнес, дэд үтсийг хөгжүүлсэн туршлага, санхүүгийн боломжууд бидэнд туйлын ач холбогдолтой чухал байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд Монгол Солонгосын эдийн засаг бизнес форум, нөгөө талаас Солонгос Монголын бизнес форумнаар хамтран ажиллах ойлголцсны санамж жижигт гарын үсэг зурлаа. Энэхүү ойлголцсны санамж жижигийн хүрээнд эх сард томоохон бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулах юм. Мөн хоёр улсын бизнес эрхлэгчид хамтран ажиллах эхлэлийг өргөжүүлэхэд тохиролцжээ. Тэр дундаа Монгол улсын засгийн газраас баримталж байгаа томоохон төслүүдэд харилцан ашигтай хөрөнгө оруулалт хийх хэлбэрээр хамтран ажиллах боломж нөхцөлийг хоёр улсын бизнес эрхлэгчдэд олгох юм байна.